Энэ жилийн үед их хурцгийн баярын зохион байгуулалтын хувьд бол бас нэлээд олон талаас ярилцлаа. Аль болох аятаа тухтай эмч чигчтэй байх иргэд маань сайхан баярт орчин бүрдүүлэхүүднээс одоо холбогдох төрийн бүх байгууллагуудтай хамтран ажиллаад одоо өнөөдөр бид ингээд сайхан баярлцааж байна. Тэгээд маш олон хүмүүсийн хүч хөдөлмөр орсон. Хамгийн гол нь одоо худалдаа үйлчлэгээний тусдаа, үзүр үйлчлэгээний тусдаа ч гэдэг юм ингээд төрөлжүүлээд ингээд ангилаад талбайн зохион байгуулалтыг хийсэн. Тэгээд хот огшуулах газар, шинэ ховж жаргалан төв, хүүхдийн байгууллага, цагдаагийн газар зэрэг хамтран ажилласан маш олон байгууллагуудаас баярсан талархснаа илэрхийлцгээе. Тэгээд одоо хамтдаа бүгдээрээ соёлтой сайхан хоггүй цэвэр ингээд нэг өдрийг сайхан баярж өнгөрүүлье гэж та бүхэнд уриалмаар байна. Хүүхдийн баярыг тохиолдуулаад бас архит амь худалдаахгүй захирамжууд гарсан. Тэгээд захирамжийн хэрэгжилтэнд хянга тавиад ажиллаж байгаа. Ер нь бол одоогийн байдлаар бол захирамжийн хэрэгжилт нэлээд өндөр хувьтай байж байгаа гэсэн мэдээд байна. Тэгээд одоо захирамжийн хэрэгжилтийг одоо захирамжийг хэрэгжүүлж ажиллаж байгаа нийт одоо аж ахуйн нэгж хувь хүмүүстээ одоо баярлалаа гэж тийм.